штэ гинэ. Ой байна угаасаа. Ийм харсан хүмүүс атаах яг уу. Яа ингэ шоколад уусч яхлах чи мэр үр яа. Hi guys. Манай ээж явцсан. Тэгээд би буцаад влог хийж эхэлж байна. Та нар сайн анзаарсан би ээжийг байх хугацаанд ер нь влог хийгээгүй. Хоёрхан влог орсон байна уу? Нэг нь тэр нөгөө нэг манай хадам ээж хоёр, ээж хоёрыг нэгэн бид гурыг усан онгоцоор авч явдаг бичлэг орсон баг. Нөгөөх нь болохоор Halloween-ийн нэг жижиг бичлэг орсон. Тэгээд ер нь л би юм бичээгүй те. Хайлт нэг жижигхэн дүрснүүд л бичсэн. Тэрнээс бол тэгэл ээжийг байх хугацаанд зүгээр идэл унтаал ээжийг нэг баасын цэвэрлэн усын ав ингэдэг гэж хэлжээл өөрөө тэгэл юм идэл цагаа бэлдүүлээл байжила. Тэгээ явсан чинь амьс юм хоосон мэдрэмж төрж जैन буцаад нэг юм ганцаараа олцсон юм шиг. За одоо тэгээ бичлэгээ идэвхтэй хийж эхэлнэ. 12 сард бид хоёр Аз руу явах төлөвлөгөө гаргацсан байгаа. Гэхдээ Монгол явах болсон. Хүмүүс ер нь Монгол дэмий, утаатай ёстой дэмий шүү. Ялангуяа нэлх хөвгтэй ирэх гэж байгаа бол бүр дэмий гэсэн. Ер нь бол мэдж байгаа. Тэгээд би ч гэсэн өвөлнийг очиж исэн амар байсан. Бүр ингэ шууд буугаал бүггээс зүгээр урдаас ирээлтэй зүгээр нүд хорсоол бүр хот тэр чигтээ саарал харагдчихсан. Тийм болохоор надад тэгэж санагдчихж байгаа юм чи хүүхдүүд бол бүр амар ах гэж бас бодож гин. Гэхдээ бас би стэй хүн ч бас стэй их орондоо очмоор л шүү дээ. Тэгээд өрөөс явахгүй шүү. Тэгээд 100 хүртэл тисэж байгаа л 100-ны сайхан цагт хүүгээ дагуулаад явна да. Би тэр анх удаа Аз руу явах гэж байгаа болохоор бас ямар ч мэдлэггүй, бэлтгэлгүй байгаа. Тэгээд жишээлбэл Аз одоо тий бэлэн хэрэглэх үү, картаар төлөх үү, нийтийн тээврийнх нь одоо аппликейшн нь юу юм бол тий метробус гээл. Тэгээд тэнд очиод Google Maps ажидсан болов эсвэл нөгөө хятадчиг юу вэ? WeChat юу лээ тиймэрхүү ашиглалт юм болов бас сайн мэдэхгүй байна. Тийм болохоор бид хоёрт доор гоё зөвлөд комментэн дээр бичээд өгөөрэй. Бид хоёр ч дандаа энэ Европт л явдаг гэсэн. Одоо анх удаа л зориг гаргаад шийдвэр гаргаад Аз руу явах чинь. Тэгээд яс юм дээр бол 12 сард нөгөө нэг чивэд чинь харанхуй эхэлдэг байхгүй өдөр 2 3 цагт харанхуй болчдөг. Одоо энд чинь бараг 4 мөрөөгөө 5 харанхуй болчихж байгаа. Тэгээд 12 сард бас төгөлдөр гайгүй амралт авч чадсан ажилласаа. Тэгээд тийм болохоор бид хоёроос хүүгээ гоё нартай газар явуулъя гэд гоё Аз руу олон хоногор амарч байгаа юм чи бас Аз руу нэг мөсөн явъя гэж шийдээд. Гэхдээ бас хажууг нь айгаад ах юм янз бүрийн тийм одоо нэг шумуулн тацуулчвал хүүхд яад юм бол гэж бас бодоол байна. Жог хүүхдүүдтэй хүмүүс яаж бэлтгэж явдаг вэ? Шумуулны цацлаг гэж авч явсан уу? Хэрэг байсан уу? Тэ тэрийг бас та нар надад бит хоёр зөвлөж өгөөрэй. За тэгээд их тиймэрхүү байна. Та нарыг ингэж хөдөлгөөд байгаа нь битээ гайхаараа би ингээ камера тэрэн дээрээ зоочоод хүүхдээ хөдөлгөөд байгаа байхгүй. Тэгэхгүй бол манай хөдлөхгүй болоос ингээ уурлаад байдаг байхгүй. Би та нарт харуулъя ямар байгааг. Ийм байна. Central TV-гийн Daily Show-г үздэг хүмүүсээ бол мэдж байгаа. Манай влог 3 дахь өдөр болгон 5 төвийн хүүхдүүд булангаар гарч байгаа. Тэгээд манай үзэгчид тэрийг анзаарсан юм уу үгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ Central TV-гийн Daily Show өдөр болгон гардаг. Гэхдээ бит хоёрын влог бол 3 дахь өдөр 12-оос 2-ын хооронд аль нэг цагаар нь гарч байгаа. Тэгээд та нар хэрвээ үзэх юм бол бит хоёрыг гоё таагийг меншн хийгээрэй. Тэгээ би анх удаа нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа болохоор одоо амар гоё байгаа. Юм шин чаленжтэй, шин зөвлөгчөж үзэж байгаадаас маш их баяртайгаа. Тэгээд хөөрхөн жижигхэн богино влогод оруулж байгаа. Тэгээ тэрийг хэлэх юм мартчихчих. Guys, манго зармаг. Сүүлийн нэг Монголд од болоод бас зармаг одоо л шивэдэд орж ирж байна. Энд тэгээд хэрвээ хайж байгаа хүмүүсээ бол нөгөө нэг төвийн Аз дэлгүүртэй л шүү. Хөөе яасан царайлаг юм бэ жаа. Бид хоёр эдрийн амттай торт гэхүү тэдний л идчихсэн болохоос юм заримгаар нь идэж үзэж байгаагүй. Тэгээд амтч үзье. Нэг заримтай амар адилхан байна. Монголын нөө бүр юутай зарим гэдэг зүрхэн илүүртэй. Орос зармаг яг тэр шиг өнөрч.
Жимслэг мөртлөө гоё кремлэг байна. Амар гоё юм. Доторх нь манго жимс, гаднах нь maybe цагаан шоколад заяа. Тэр нь жоох юм кремлэг. Гоё сүү амттай. Вау. Өстой гоё. Энд хэд гэлээ? 69 гөрөө. Чи Монгол хэдээр зараадлаа? 20-оор зараадлаа. Бас яхараад байна. Cheers, mommy. Цас орсон байна. Бид гурав тэгээд гоё алхаж байна. Гэтэ тэргээ шалгаж үзэж гин цасан тэр явж гин. Бас гайгүй халтрахгүй байна. Боломж юм байна. Өөртөө халтарчих гад байна. Гоё бүх юм ингэ намуухан чив чимээгүй тэгээд цасны юм дуугараад чиг. Тэгээд цав. Лого бичэл явж байна. Энийг уцаараа бичиж гин ямар байна манайхаа. Гоё юм уу? Тэгээд цас орчхоор бүр надад амар гоё цохоод идэв. Цагаан харагдаад. Би амар хардлаад байна. Төгөлдөр уулын харагдаад. Нэ манай өгч нам унцаа. Чин тэр. Хэдүүл өнөдөр ингээд гоё. Цастай агаартай хүүхдээ унтуулаад явъя. Bye. Winter Wonderland. Усан хөлдөг байна. Усаа хөлбөж гэж яах вэ? Гоё тулах. За hi guys, бид хоёр юм шинэ DJ mic авсан. Цагаан өнгөтэйг авсан. Нэг mic-аар бичгээр юу яагаад лээ? Яран сонсохдохгүй байгаад ингээд хүмүүс тэгээдсэн. Тэгээд хоёр mic-тай бичгээр боллоо. Цагаан өнгө ганган байж магадгүй. Хацгай хэр ганган байх нь. Өдрөө юм хайрцагтай ирдэг. За цагаан нэм өнгөтэй юм байна. Айгу ганган юм байна. Энэ дээр юм сааралтай. Им хоёр майктай болох нэ. Нэг хай манайхаа влог үргэлжилж байна. За тэгээд надаас аюу гоё юм ирсэн. Надад иш манай хүүд ирсэн нэгүнэд. Тэгээ би юу бодлоо. Би юу айгу гоё communityтэй юм аа. Айгу гоё үзэгчтэй юм аа гэж айгу бодлоо. Яа тэгэл Японоос манай хүүд зориулаад нэгэн ээж өөрийнхөө үүсгэсэн брендний хувцсыг явуулсан байна. Тэгээд хэдүүлээ нэг цухтаа задлж үзье. Тэгээд би бас хүүдээ өмсгөөд бас харуулъя гэж бас бодсон. Гэтэ одоо манай хүн унтж байгаа болохоор магадгүй маргааш өглөө гэгээтэд би танарт өмсгүүлээд харуулъя гэж бодлоо. Гэтэ хайрцаг одоо ижилүүд цугцаад тий заяа. Ийм хөөрхөн хайрцаг ирсэн. Тэгээд аюу хөөрхөн ингээд бид хоёрын влогийг үздэг. Тэгээд төрснөөс хойш ерөн зөндөө ээж нар зөндөө эмэгтэйчүүд үздэг болсон. Тэгээд хонгороо маш их баярлалаа хэрэг үзэж байгаа бол хонгороо гэдэг нэртэй эмэгтэйсэн. Тэгээд би та нарт хэрвээ та нарт бас таалагдвал ямар Instagram руу холбогдох юм бас энэ дээр гаргаж үзүүлье. Тэгээд энийг цухтаа задлж үзцгээе. Би Японоос үздэг үзэгчтэй бүр үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Амар хөөрхөн. Энэ бичлэгэн дээр та нар үзсэн бол бас надаас Японоос илгээмж ирсэн. Тэгээд дотор нь аюу хөөрхөн шоколад матча энэ төр хийсэн байсан. Тэгсэн чинь энэ удаад ч ихсэн бэ. Амар хөөрхөн.
Их хараа. Ямар хөөрхий юм бэ? Oh my god, би энийг үзэж үзээгүй, энийг идэж үзэн. Энийг бас идэж үзээгүй. Энийг идэж үзэн. Та нар намайг айгүй үздэг юм байна те. Миний намайг ногоон цайд дуртай айгүй мэдээд байна. За тэгээд энд за брэндийн талар гэвэл зөв уншиж байгаа үг би сайн мэдэхгүй байна. Ойде мама гинэ. Ийм гоё пакэжийн талаар хэдүүлээ ярил л та. Тэ илгээмж нь яаж ирж ийн бас гоё шүү дээ. Энэ чинь бас тэ experience болно. За тэгээд пакэжийн дотроос ийм брендний танилцуулга гарч ирж байна. Ойде мама гэд. За тэгээд яс хөөрх юм бэ? Ийм хүүхдийн хувцсны брэнд. Тэгээд миний ойлгосноор нэхмэл хувцснууд юм шиг байлээ. Нэхмэл хувцснууд. Тэгээд яг тайлбар нь бол японоор бичсэн байна. Хэрэв Японд байдаг монголчууд монгол ээжмэр юм байвал энэ брендийг бас хараарай, сонирхоорой гэж хэлмээр байна. Тэгээд энд надад бас монголоор юм бичиж өгсөн юм шиг байна. Захир байна. Dear Минжээ төгөлдөр сайн байна уу? Хөөрхүүтэй босонд чинь чин сэтгэлийн баяр хүргэе. Влогийг үзэх дуртай, байнга үздэг шүү. Маш гоё дулаахан уур амьсгалтай өргөлж эерэг энерги сацруулж байдаг. Бяцмгүүдэн зориулж ойде мамагаас жижигхэн бэлгийг илгээж байна. Дулаахан 5 тухтай байгаасаа гэж хүсэж байна. Гэр бүлээрээ хайр, инээд ад жаргал дүүрэн байгаарай. Ойде мам. Oh my god, how sweet. Манайхаа ямар хөөрхий юм бэ? Баярлалаа хонгороо. Баяртай ойде мама брендийн ээж өсгөн байгуулагч хонгороо. Үнэхээр хөөрх юм байна. Би нэг илгээмж авчаад арай задлж амжаагүй байсан. Яа гэртээ байгаагүй. Тэгээ одоо задлж үзлээ. Үнэхээр хөөрхөн байна. Үнэхээр сэтгэлээрээ. За. Ийм хоёр аймс байна. Нэг нь болохоор миний надад, нэг нь болохоор төгөлдөр юм шиг байна. 40-43 арзмаар. Тэгээд 36-аас 39 арзмаар. Ээж аваа хоёр нь бас бэлэгтэй. Эхний уут байна. Пакэжинг бол үнэхээр таалагдчихээн. Вау. За. Энэ ямар би нэг зурган дээр харсан ахгүй ийм малгай өмсгөл аягүй хөөрхий юм байна да гэд. Энэ малгай аягүй хөөрхий юм байна. За мэдээч миний хэлсэн шиг нэхмэл байна. Тэгээд аягүй гоё зөөлн, дулаахан, ямар ч тийм захтнуулсан юм байхгүй. Би ер нь сүүлийн үед ингээд хүүхдэд хувцс аваад анзаараад байхад ийм одоо иймэрхүү юмнууд эдэн штэ. Юу гэдэг үлээ тэрийг ч одоо. Тиймэрхүү юмнууд ингээд малгай дотор байгаад байхад нэг хүүхдийн толгой ч юм уу, гар ч юм уу те хувцсан дотор ингээд ялк гэдэг үлээ те. Тиймэрхүү юм байгаад байхад жоохон буруу. Яг бол захтнуулаад байдаг байх гэж би бодоод байдаг. Тэгээ энэ дотор ерөөсөө тийм малга. Энийг өмсөж үзнэ. За тэгээд энд болохоор нэг юм боди юм. Номер хөөрхий. Ийм боди энэ цагаан өнгийн. Өстө хөөрхий юм байна. Тэгээд бас би энэ бодиг харахтаа юуг нь анхаарч байгаа вэ гэвэл ийм хүзүүгийн захтнуулсан юм байна уу гэж анхаарч байгаа. Энийг би сая бас шууд хүзүүрөө нь харсан. Ямар ч юм алга. Тэгээд ийм товчин юм байна. Тэгэхээр би энд маш тухтай гоё байна. Тэгээд энэ одоо баг манай хүүд таарах байх, эсвэл сарын дараа таарч магадгүй. Маргааш өмсүүлээд би та нарт үзүүлье заяа. Ийм хайрцагтай бас байна. Тэгээд just for you гэдэг ингээд наалттай. Тэгээд хайрцаг нь аягүй гоё тийм эко хайрцаг юм шиг байна. Гоё хайрцаг байна. Ойде mama for all the beautiful little ones. Йоо, үнэхээр хөөрхий юм ба. Би зөвхөн ямар гоё үзэгчтэй юм бэ гэж би бодлоо. Манай үзэгчид ямар гоё юм бэ? Ямар мундаг юм хэтэлүүд байдаг юм бэ гэж бодлоо. Үнэхээр гоё. За хэдүүлээ одоо энэ хайрцгийг задлж үзье. Хайрцгийг задлахаас өмнө би бас юм задлж үзье гэж бодлоо. За энэ аймс нь болохоор бол ойде мамаг их биш үний бол ойде мама хүүхдийн брэнд байна. Энэ болохоор зүгээр genuine cashmere wool гэд битүүрт бараг тустай бэлэг авсан байна. Энэ хөөрхөн. Вау. Маалаараа аймс. Уус өвөл энэ аймсгүйгээр яаж өвлөд авах вэ те? Аймс бол хүнд хизээж илүүдэхгүй харин ч ихийг авах тусанд байх ёстой. За энэ дотроос юу гарч ирэх юм бэ?
Амар хөөрхий юм бэ. Энийхэн зургийг бас дарна. Би бүх юмныхын зургийг дарах гэж. Энэ хостел юм шиг байна. Вау, манайхаа хараа. Packaging is on point. Look. Thank you гэдэг хараа. Сурталчилгаа биш, ямар ч спонсор биш, зүгээр ингээд манай хүүд бэлгэлээ гэсэн. Тэгээ би айгүй баярлсандаа ингээд бичлэг хийж байгаа та нарт танилцуулж байгаа шүү. Тэрнээс бол спонсор тийм мөнгө авчлаа энэ төр гэж битгий бодоорой. Оо яас хөөрхий юм бэ энэ одоо. Өмөр цамц байна. Стогоо юм. Тэгээд энэ ялк нь яг юм нуруундаа байгаа надаас аяа таалагдлаа. Хуцсныхаа дотор нь биш. Яг тэр хүүхдийн юм одоо ийм ялкууд ингээд тухгүй мэдрэмж өгнө шүү дээ. Тэнгүүд энэ ингээд нуруундаа байгаа надад аяа таалагдчихээн. Яг юм цээжэндээ ч тийм бас энэ урдаач биш аягүй гоё юм цэвэрхэн даруухан цэмцгэр. Тэг ингээ хойно гарахаар ингээ брэнд нэгдэг. Nice. Тэгээд энэ хөнгөн. Манай хүүд арай жоохон томдох юм байна. Гэхдээ бол ер нь бол томдуулсан дээр гэж би бодож байгаа. Яагаад гэвэл жижигээр авал тэгэл ганц хоёр өмсөд дуусчих штэ. Энийг бол манай хүү өвлжөнгөө өмсч болох юм байна. Oh my god. Хонгороотоо бүр маш их баярлалаа. Үнэхээр гоё сэтгэлээсээ энэ бэлгийг боож явуулсан. Үнэхээр гоё сэтгэлээсээ бүх зүйлийг багалж бэлдсэн байна. Энэ захиа хүртэл би бүр захиаг нь хараад гэсэн амар хөөрхөө. Яг тэгээд та нар минь хэрвээ сонирхож байвал энэ Instagram руу ороод хараарай. Би энэ дээр Instagram-ыг оруулчих. Би энэ малгайг харсан байхгүй. Энэ айгүй хөөрхөө аваад байгаа зэн. Тэгээд хэдүүлээ нэгүнээд маргааш өмсөлж үзээд ямар харагдах нь харъя. Айгүй хөөрхий юм. Японоор юу гэдэг лээ? Аригато гозаимас гэдэг л. Хараа. Нашта. Төгөлтөд таралтын бичлэг эдэтэлж байна. Нөгөө илгэнж. What? Хойд Джеймс. Энэ Япон юм уу? Тий, Япон кашмир. Юу зөөлж. Нэгүнэд би юм уусан байхс хойлончаас юм өрхөө яваад. Тийм гоё. Дараа юм шоколад. Оо. Миний дуртай шоколад гэсэн. Үгүй энийг чи би идэн. Амар гоё ягаад. Йоо. Мачатай биш энэ бүр. Аха. Вау. Чиний царагт. Тэгээ энэ юм үзүүлсэн. Би юм шоколад идэж үзээ. Тараа. Би стейж үзэж байгаа. Тараа юм захиа. Чимстэй. За. Амар хөөрхөн байгаа. Яс. Ийм хоёр хувц өгсөн. Юу идүү нэгүнд үү? Тий. Дахиад юм уу? Тий. Нараа ийм хөөрхөн байна. Ямар хөөрх юм бэ? Тэгээ энэ боди. Аа. Өстой хөөрх юм байна. За өстойг баярлаа. Өстойг баярлаа. Би нэгүний өмнөөс хэлчихье. Баярлаа. Тэгээ араа энэ sustainable тэгээ Монгол гэж битсэн байхгүй юу? Ард амар хөөрх. Энэ шоколадыг надад явуулсан гэж би ойлголоо шүү гэхгүй. За. Нэгүнд өмсөлж үзчихэд харуулна тий. Тасархаа. Тий. Oh my god. Амар хөөрхөн байгааз манай үзэгчид. Хөөрх юм байна. Энд ингэж байгаа юм байна. Made in Mongolia. Үнэхээр мундаг юм аа. Үнэхээр мундаг юм аа. Өстой мундаг ээж байна. Wow. Танд баярлалаа тий. Баярлалаа. Нэг одоо маргааш өмсөлж үзвэл нэг өдөр гоё. Намайг хэлт.